За их тодорхой мэдээ сонслоо. Асуултанд бас их тодорхой хариултууд авч байна. За би асуусан асуултаа холбогдуулаад бас санал хэлнэ л дээ. За нэгдүгürt бол сая зөвшөөрсөн дарга хэлдэг бол зөв л дөө. Улсын хэмжээнд бол бид нэгдсэн нэг одоо хөтөлбөр батлаад хэрэгжүүлэх ёстой. Тэр маань одоо байхгүй гэж. Тэр үнэн. Байхгүй учраас байгууллагууд өөрсдөө батлаад бас хэрэгжүүлж байгаа нь үнэн. Гэхдээ тэр хөтөлбөр байгаа боловч хөтөлбөрт нь тохирсон нөөц байх нь бас үнэн. Тэгэхээр энэ бол эцсийн нүндээ бол ямар нэгэн байдлаар нэгдсэн хөтөлбөр бол байж таарах байх. Саланган шийдвэрүүд бол байгаа. Засгийн газрын тогтоол гараад бид цалин өсний бодлогыг бол нэлээд одоо ахиулж гисэн та бүхэн мэдж байгаа. Өнгөрсөн одоо хугацаанд бол 3 том шийдвэр гарсан. Тэрний үр дүнгээр өнөөдөр төрийн албан агчдын цалин, хувийн хвшлийн одоо ижил ажилтгахад албан тушаалтай ажилтай одоо харьцуулах юм бол 23% одоо доогуур байсан бол одоо нэг 6% доогуур одоо ийм сайн үр дүн гарч байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол нэгдсэн шийдвэр бол ямар үр дүн төрөгдөг вэ гэдгийг харуулж байгаа гэсэн үг. Дараагийн зүйл бол одоо энэтэй уялдсан байдлаар сая манай байнгын орон дараач сууж энэ сургууль төгслийн одоо бодлого яахын тэр нөгөө нэг нийгмийн баталгааны одоо бодлогыг яах юм гэж. Нийгмийн баталгааны бодлого дотор бол ялангуяа орон сууцны бодлого байна. Энэ бол үнэхээр янда хангалттай байгаа шүү дээ. Үндсэндээ бол нэг 20 жоохон гаруй хувьтай хамрагдсан одоо сүүлийн судалгаанаас бол 70% нь бол бид ерөөсөө энэ чиглэлийн хөтөлбөр дэмжлэг аваагүй гэдэг ийм байдалтай байгаа. Энэ бол өөрөө төрийн албан агчдын доктор сууршилд цаашлаа төрийн албаны одоо чадамжид нөлөөлөх учраас энэ дээр бол та бүхний өгсөн зөвлөмж бол цаашдаа бол бас төрийн бодлогот бол тусах ёстой байхаа энэ дээр тав анхаарай. Сая дараагийн асуусанчлан энэ зүгээр төрийн албан агчдын сургууль төгслийн асуудал яах юм бэ гэдээ асуулт гарч ирээд байна. Тэр үнэн. Тэгэхээр энэ дээр 3 зүйлийг бол бид бол одоо эндээс тогтоол би одоо хурал дээр зориуд тэмдэглүүлмээр байна. Төрийн албан агчдын сургууль төгслийн асуудал 3 зүйлээр шалтгаална. Нэгдүгürt шалгалт өгж байгаа хүн төрийн албанд орох гэж байгаа хүн бол өөрийгөө бэлдсэн байх шүү дээ. Тэгжиж төрийн албанд сонгон шалралтанд ордог. Энэ бол тэгээд нөгөө сонгон шалралтаараа ерөнхий шалгалтаар гараад ирдэг шүү дээ. Ерөнхий болон тусгай шалгалтаар. Гэхдээ энэ бол хангалттай бол биш. Тодорхой ажил дээр очисон нөхцөл бол дараагийн одоо чинь сургалтууд явдаг. Тэр нь бол сургалтын байгууллагаар явдаг. Гэтэ сургалтын байгууллага өнөөдөр хангалттай энэ сургалтыг бол хэрэгжүүлэх хэмжээний өргөн хүрээнд бол сургалт явж чадахгүй байгаа бол энийг бид нар одоо сургалтын хөтөлбөрийн сургалтын одоо үндсэн төлөвийг дахиж одоо харах байдлаар бол энэ дээр бол анхаарал хандуулах цагт болцсон юм шиг байна. Бид бол мэргэжүүлэх сургалтууд байгаа, за дунд хугацааны сургалтууд байгаа. Тэр битгий богино хугацааны сургалтуудыг өргөжүүлэх байдлаар энийг бол хийх чиглэл рүү орох ёстой байх. Сургалтын хэлбэрүүд нь бол цахим хэлбэрээр байж болно, зан хэлбэрээр байж болно, ажлын байр дээр байж болно. Энэ дээр анхаарах ёстой. За энэтэй уялдсан байдлаар 3 дахь зүйл. Байгууллага өөрөө хүнээ бас одоо бэлтгэж аавна. Ажилд авсан хүнээ бол тухайн ажилд нь нэршүүлэх чиглэлээр бол ажилдаг олон улсын турш байгаа. Энэ талаас нь ингээд ажиллана. Тэгээд яг энийг дагалдсан байдлаар тухайн ажилд очсон бол өөрийгөө цааш нь хөгжүүлээд явна шүү дээ. Энэ төрийн ажил юм чинь. Хин нэг ирээд тэр хүнийг бол их агуу их одоо төрийн албан агч болохгүй нь ойлгомжтой учраас энэ дээр та бүхний хийж байгаа ажил их чухал байгаа. Би бол энийг бол сайшааж байгаа гэдгийг хэлмээр байна. Хоёр дахь зүйл миний нөгөө асуулттай холбоотой. Тэр төргөө бид нар бол нөгөө тодорхой одоо шинэ мэрэгсэн одоо ажилтнуудыг гэрээгээр ажил гүйцүүлэх байдлаар авдаг энэ олон улсын жишээ байна. Тэгэхээр энэ лүгээр нь бол орохгүй бол зарим одоо ажил дээр бол бид хүн олохоо байх юм бэл. Яг одоо хөлбөрийн зах зээл чи өөрөө хязгаартай хүний нөөцтэй учраас энэ дээр бид бол цаашдаа бол ингээд шинээр зохицуулт хийж л арах байх. Одоо байгаа зохицуултаар явна гэхлээр зэрэг бэрхшээл үүсдэг. Тэгээд хүн ирээгүй учраас сайн хүн байхгүй маргааш одоо бид энийг хэрэгжүүлж чадаагүй эсвэл хэрэгжүүлэхэд бэрхшээл үүсч яана гэдэг тайлбар тавьж болохгүй учраас та таны хэлсэнчлэн нэг бол дүүцүүл, нэг бол одоо шинэ өндөр хэмжээний одоо цалингийн амлсан байдлаар гэрээгээр одоо ажилуулдаг энэ зохицуулт руу орж таарах нэ гэдгийг бол хэлье. Энэ зөвхөн мэдээллийн технологийн ажилтнууд дээр бол биш шүү дээ. Төсөл хэрэгжүүлэх төр ч гэсэн адилхан. Төслийн чинь бол маш өндөр түвшний төсөл удирдаг улсууд одоо хэрэгжүүлдэг байна. Тэгэхээр энэ дээр бол за цогцохор гүшүүнд 1 минут өгье. За дараагийн зүйл бол яг хуу мэдээж хэрэг та бүхэн бол маш сайн хяналт шалгалт хийж байгаа. Маргаан одоо үүсдэг, маргааныг хяналт шалж байгаа. Гэхдээ бол их тодорхой зүйлдер бол эхнээс нь тодорхой байх ёстой гэдгийг бол энэ хүнд хомилж байгаа улсууд л өөрсдөө мэдмээр байгаа. Энэ бол төрийн албаны зөвлөлийн буруу бол биш. Төрийн албаны салбар зөвлөлийн буруу ч бол биш. Ер нь тэгэл одоо сонгуулийн дараа бол ямар нэгэн ажил дээр очисон хүн хэнийг нэг тавих ёстой гэж одоо тавьчих гээд байдаг. Хөөхөд дараа нь энэ алдаа болдог. Алдаа нь өөр дөр нь хүн тусч байгаа шүү дээ. Энийг бол сайн ойлгомоор юм шиг байна. Тэгвгээс бол одоо тэгэл удахгүй шүүхтэр очиод нөгөө хүнийхээ цалин хөлснөөс ахуулаад одоо бүх юмыг төлдөг ийм байдал руу орох байхаа гэсэн одоо ийм бодолтой байна. Төвшгөлд нь би бол төрийн албаны зөвлөл бол зохих төвшөнд бол ажиллаа хийж байгаа гэдгийг бол хэлмээр байна.
Харин бид одоо төрийн албаныхаа зөвлөлийг бол улсын хурлаас одоо нэгэнтээ бид одоо гишүүдийн томилдог байгууллага одоо институт учраас бие даасан болон хараад бус тогтвортой тэрнээс гадна одоо мэрэгсэн төвшөнд ажиллах төвшөнд нь бол бид бол дэмжлэг үзүүлээд явах хэрэгтэй гэж одоо бодож байгаа. Энэ чиглэлээр бол бид